Шалом шинэвлийн нэмийн төргий. За 5 сарын 18-ны өдрийн 5 гарагийн чимээг үзэгээ эхлэе. Эзэмийн танд баярлалаа. Гайхалтай өглөөний төлөө талархаж байна. Бидэнд шинэ өглөөг үргэлж шинэ ухаарлалтай шинэ эзний талаарх шинэ ойлголт мэдлэгтэйгээр шинэ өглөөг өгдөг танд баярлалаа. Эзэн энэ өглөө таны ариун сүнс биднийг өдөрт холтгоо. Эзэн та өнөөдөр үгээ альтаараа танд талархаж байна. Бүх халдрыг, марталыг, хүндэтгэлийг танд өргөё. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За эхлэл намын өнөөдөр 43-ийн 16-аас 34. Ах нарын гэмшил ба Йосефийн нулимс. За уншлаа. Йосеф тэдэнтэй хамт Биньямин байхыг хараад гэрийн дамалда энэ хүмүүсийг манад аваач. Мал төхөрч бэлтэг би үдэд эдэнтэй хоолно гэсэнд өнөөдөр амлал хэлснээр нь болгож тэднийг Йосефийн даваач. Тэгтэл өнөөдөр Йосефийн гэрт хүргэгдсэнд айд сандраа анх ирэхэд буцаага шуудаануудын мань аман дээр хис өнөх мөнгөний хэргийг бидэнд тохож биднийг баривчилж илжигтэй юутай хийтэй маань боол болгох нь гэлцв. Тэгснэ тэд Йосефийн гэрийн даамал нөгөө хүн дээр гэрийнх нөгөөдөнд очиод өршөөгөр эзэнтэр минь бид хоол хүн судалдаж авахар анхынд ирсэн шүү дээ. Буцахта буудалсан газараа шуудаас аваа онголгоод үтсэн чи хүн бүрийн уудта төлбөрийн мөнгө шууданыхаа аман дээр байж байсан. Би дүүнийг буцааж өгөхөр тоо ёсоор навчирсан билээ. Би дүүнээс гадна бас хоол хүнс худалдаж авах мөнгө авчирсан. Шуудаа савны мань аманд тэр мөнгийг хэн хийснийг мэдэхгүй хэмээн очив. Гэтэл өнөөх даамал та нар амар тайван байцгаа. Айж твдэх хэрэггүй. Та нарын бурхан эцгийг чинь бурхан та нарын шуудаа савнд нуугдмал эрдэнэс болгож өгсөн биз. Та нарын төлбөрийн мөнгийг би л хүлээж авсандаг гэж Шимоныг суллаж авчирв. Тэгээд нөгөө хүн тэднийг Йосефийн авчирч өөрсөд нөхөл угаах ус илжигнүүдэд нь тижээл өгчээ. Йосеф үдэд ирж өөрсөдтэй нь хоол идэх гэхийг тэд сонссон болохоор зориулж авчирсан бэлгээ зэхэж байв. Тэгээд Йосефийг гэртээ ирэхэд нөгөөдөл зэхэж байсан бэлгээ авч ороод гардуулангүйч газар зүгтэн мөрглөө. Йосеф тэдний амар мэндийг мэдээд та нарын ярьж байсан нас дээр гарсан эцэг чинь одоо ч амьд цэрүүн эсэн мэндүү гэж асуув. Ах нар нь таны бол бидний эцэг одоо хүртэл амьд цэрүүн эсэн мэнд байгаа гэд гүнээ мэхийн бүхэлцв. Йосеф нэг гэхээс төрсөн дүү Биньямин дээр харц тогтоогод эн чин та нарын надад хэлээд байсан өнөөх отхон дүүчнүү гэд хүү минь чамд бурхан хайр хишгээ хүртэх болтгоо хэмэв. Йосеф дүүгээ хараад сэтгэл нь уяран тогтолж нулимс унгах талд газар хайж бушаахан өрөөргөө орчихв. Тэндээ уйлж аваад нүрээ угаан гарч ирлээ. Тэгээ сэтгэлээ барьж хоолоо авчирч тавь гэлээ. Египчүүд еврей хүнтэй хамт хоол идэхийг цээрэлдэг байсан тул хамтдаа холлох боломжгүй болохоор хоолны ширээг Йосеф тусдаа ах нар нь тусдаа тэдэнтэй хамт хооллох египчүүд тусдаа байхаар засжээ. Ах дүү нарыг нь Йосефийн өөдөөс харуулan хамгийн уугнаас отгоны хүртэл насны ирэмбээр нь суулгасанд өнөөдөл нэг рүүгээ гайхсан шимжтэй харцгаалаа. Йосефийн өмнөх ширээнээс ах дүү нарт нь хоолоор үйлчилж байв. Гэтэл Биньямины хоол бүтэнхээс 5 дахин их байв. Ийхүү тэд Йосефтэй хамт ууж найрлжээ. Амен. За. Ах нарын гэмшил ба Йосефийн нулимс гэсэн гарч иртээ. Нарын гэмшил ба Йосефийн нулимс. За өнөөдрийн уншиж байгаа хэсэг дээр Библийн тайлбар нь Йосефийн ах нар амласнараа Биньямины хамт дахин Египтэд ирэхэд нь Йосеф гэртээ урьж дайллаа. Египтэд анх очиод туршуул хулгайч хэмээн хэлсдэж байсан Йосефийн ах нар энэ удаа Йосефийн гэрт хүргэгдээд өөрсдийг нь боолчлох гэж байна хэмээн ихэд төгсцгээв. Сандарт твцэн тэд Йосефийн гэрийн даамалд авч явсан хүнс тарианы тухай тайлбарлахын зэрэгцээ үн хөлсийг нь эргүүлэн шударгаар авч ирснээ тайлбарлаа. Урвалд хууран мэхлээр амьдрал зэрсэн тэдний амьдрал өөрчлөгдөж байна.
Хүнсний ууртны аманд мөнгө хийхийг Йосеф үүрэг болгосон ба энэ бүхэн бурхны хийсэн ажил хэмээн тэднийг тайлбарлав. Өд болж Йосеф гэртээ ирэхэд тэд сөхрөн мөргөв. Йосефийн зүуд биелснийг бүрэн нотлох дүр зургмөө. Йосеф Египтийн ёс заншлаар зоог барихдаа Биньяминийг онцлон дайлснаар ах нар нь өдий болтол түүнийг нүд үзүүрлийн хатархаж байгаа эсхийг шалгаж байна. За бурхан гэж хэмбэ? Бурхан гэж мэ. Ах нар нь Йосефийн зүудийг бүтүүлэхгүй болгохыг оролцсон ч тэр зүуд эцэстээ биеллээ. Миний амьдрал ч үүнтэй адил биш гэж юу. Хэрэг тийм бол эзний хөдлөн дагуулснаар өнөөдөр ч алхам алхмаар урагшлаа бурхны оршихуун моторд өөрийгөө даатхан итгэлээр амьдрах хэрэгтэй биш гэж юу. За надад өгч байгаа сургамж юу вэ? Йосефийн ах нар айн төгссээр вэ. Эзний өмнө хараахан өчн улаагаагүй гим нүгэл байгаа бол хойшлолгүй өчн хэлээрээ гэсэн юм. За маш гоё. За бид нар өнөөдрийн түүхийг үзэх юм бол ах нар нь яг үннээ боддогаар хэлээд за тий хэлж эхэлж байна. За энэ бол гимшлээ эхлэл гэдэг тийм үү? Гимшлээ. Гимсэн хүмүүс яг юм үннээр нь хэлдэг. Гимшиж байгаа хүн яг бурхны өмнө яг бүгдийг үннээр нь хэлдэг. Ийм байна. Үннээр нь хэлдэг. За тэгээд тэд 26 дээр Йосеф гэртээ орж ирэхэд тэд авчирсан бэлгээ гэрт оруулж түнд өргөн барай түүний өмнө газар сүгдэн мөргөв. Нөгөө л ах нарын дургуйцаад байсан тийм үү? Дургуйцаад байсан нөгөө юу энд одоо орж ирж байна тийм үү? Энд гарч ирж байна. Тэнд юу гэхээр тэд яг нөгөө мөргөж эхэлж байна. Нөгөө зүүдэнд нь дургуйцчихсан шүү дээ. Алтан яа сайхан өглөөний минь төрхий. За тэгэд дургуйцчихсан тийм үү? Тэгвэл одоо тэд яг мөргөж эхэлж байгаа. За тэгэд Йосеф яг одоо нэг хол газар байгаа хаалтайгаа уулзаагүй удцсан учраас тэр авгаал асуугаад байна тийм үү? Насан дээрээс эцэгч амгалан байна сайн байгаагүй. Амьд байгаа юу л гэж асуугаад байна тийм үү? За тэгэл тэд амьд сэрүүн байгаа гэд. Тэгээ дүүгээ харсан гэдэг. Тэгээ дүү минь чамайг бурхан ивэх болтугай гэд. За ингээд тэр өрөөнд орж уйлсан гэж. За ингээд тэднийг дайлсан. Тэгээд дайлахтай өгсөн хоолнд бусдынхаас 5 дахин их байжээ гэд. За тэг илүү их одоо юу нэг 5 гэсэн тоглохоор уг нь л нэг энэрл ивэл нэгүсэл гэсэн утгыг бас илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр 5 дахин гэхээр илүү их энерж нэгүссэн гэсэн ийм утга орж ирж байна. За тэгвэл өнөөдөр бидний уйсан зүйлээс юу гэж чинь. За бурхны хүмүүсийн бурхны төлөвлөгөө, бурхны хүмүүсийн төлөх, бурхны одоо бурхны төлөвсөн төлөвлөгөө, бурхны эслийг мөсөс бүтлгүүтхийг маш их хүсдэг. Бүтлэхгүй болох гэж оролддог тийм үү? Гэхдээ эзэнтэй гар нийлээд эзний гараас бариад эзэнтэй хөл нийлээ алхаж байгаа хүмүүсийн тэр амьдралыг бүтлэхгүй болгож байгаа моёрын сүнсний ажил бол дандаа бүтлгүүтдгээ. Тэгэхээр бид нар бурхны төлөвлөгөө үнэхээр хэрэгжихийн төлөө бид бурхантай хамт алхах нь маш чухал. Бурхны төлөвлөгөө хэрэгжихийн төлөө бид үргэлжлүүлэн бурхантай хамт алхах нь маш чухал юм байгаа. Тэгээд бид нар яг эзний төлөвлөгөө бидний амьдралд үргэлж биелэхийн төлөө хамт байх ёстой. За тэгээд гим нүгэл бол яг хүнд айцыг авчирдаг тийм үү? Гим нүгэл айцыг авчирдаг. Гим нүгэл жохон ч гэсэн хүүхдүүд нөгөө буруу зүйл хийчихэд тэгээд нөгөө яг айж байгаад мэдэгддэг те буруу зүйлээсээ ингэж айж байгаад мэдрэгддэг ийм зүйлүүд тохиолддог. За тэгвэл өнөөдөр ч гэсэн гим нүглээсээ болоод айж байгаа хүмүүс маш их байдаг тийм үү? За тэгвэл харин юу гэж гим нүглээ яг чин сэтгэлээсээ гимшин өчөх үед бурхан тэр айцыг биднээс авдаг байгаа. За тэгээд хэрвээ ингэж эсний өмнө өчөөгүй те улаагаагүй гим нүгэлэл бурхнаас асуух хэрэгтэй тийм. Магадгүй заримдаа мэдэхгүй байж болно тийм. Мэдэхгүй байж болно. Тэгээд жишээл миний хувьд болохоор бас нөгөө айгуу гайхчихсан зүйл маань юу байсан гэхээр би нэг удаа нэг бас яг дэлхийн хүмүүсийн төлөө одоо тэгээ үндэснүүдийн төлөө залбираад тэгх үед яг бурхан надаа чихлээд нөгөө нэг те
гимшээч гэдгсэн байхгүй. Тэгэл би эзэн минь би яг одоо юу гимших ёстой вэ? Таны өмнө яг юу гимших вэ? Гимших зүйл юм байна. Танаа мэдрүүлж өгөөч гэд. Тэр үед бурхан надад сануулсан зүйл байсан гэхээр хүүхдүүдийн аавд хийсэн зүйлийг гимшээч гэд. Тэгээд тэр болтол өөрөөр хэлбэл би өөрөө гэрээсээ буруугүй гэж бодож байсан байхгүй. Буруугүй. Тэг тэр хүн гэр бүлийн салалтанд тэр хүн буруутай тэгээс би буруугүй гэсэн юм бодолтой байсан байхгүй. Тэгэл яг бурхан юм гимссэн бабад. Тэгэл би нөгөө яг тэр хүлээн зөвшөөрөх надад хэцүү байсан л да. Тэгээд ингээд бодоод ингээд яагаад яасан чинь үнэхээр тэг яаж чадсан би тэр айлын ганц хөгийн тэр өрхийн гал голомтын хүмүүсийг аваад гараа явуулсан. Ийм зүйлүүд байсан. Тэгээд бас нөгөө одоо юу гэдэг тэгэл ерөөсө салаал нэг ч харилцаагүй. Магадгүй тэр хүн хүүхдүүдтэйгээ бас харилцах хүсэлтэй байхад нь надаас болоод бас тийм харилцаж чадахгүй ч байсан юм л юу гэсэн тийм зүйлүүд байсан. Тэг гимссэн байгаа. Гимссэн. Гимшээд өрөөгөө тэгээ дараа нь хүүхдүүдтэй би тэрг болохоор солонгос ганцаараа байж захтай гимссэн байхгүй. Тэгээ дараа нь гэртээ очиод хүүхдүүдтэй хэлээд тэгээд хүүхдүүдтэйгээ хамтдаа тэг нөгөө ингээд гэрийнхаа мөргөл дээр залбирдаг байсан байхгүй. Өрөөж залбираад тэг одоо ингээд суусан хүн тэр хүнийхэн давар хүүхдүүд айгуу сайн амьдраасаа гэж ингээд залбирдаг болсон. Тэрний дараа бас нэг гэмшлийн залбирал юу яасан тий. Хэрвээ ингээд би хин нэг хүнийг уучлаагүй надад муу зүйл хийгээд уучлаагүйгээс болоод надад гашуун үндэс үлдээд тэгээд би тэрнээс тэг болоод өөрөө мэдгүй хин нэг хүнийг хүнд гомдолж яах вэ гэд тэгээд залбирсан чинь тэр үед эсэргээр нь бурхан надад би хүнд гомдол өгснөө би өөрөө мэдэхгүй явж ирсэн бүр ингээд 10 жилийн одоо хүүхэд байх үеийн маань нэг зүйлээ бурхан надад сануулж өгсөн байгаа. Тэгээд би бас аюулгүй юм гимшижээс. Тэгээд бид нар заримдаа нэг одоо гимших зүйлээ мэдгүй яг болоод энэ тэр тус манай цуглаанд удаа яваад ирэхээр хүмүүс нэг тийм юу өсчдөг байхгүй одоо юу тий хуурамч дархлаа гэх юм уу тий би одоо ингээд бурхны юм дандаа залбирч байгаа би зүв байгаа би эзний үгийг даадаг тэгэл тий би эсдэг гимшээд яатсан гэтэл яг гимшээгүй зүйлүүд байж идэг гимшээгүй зүйлүүд байдаг тэгээ тэр зүйлээ яг бурхнаас суугаад тий та надад сануулж өгөөрөө гэд бурхны гимших юм бол энэ айгуу чухал. За тэгээд хамгийн гол нь нэг юу байгаа. Одоо жишээлбэл бид нар ямар нэгэн зүйлд маш их санаа зовж ивэл тий жишээлбэл бид нар ирээдүгээс айна гэдэг чинь эсвэл бид нар ямар нэгэн зүйлд санаа зовж байгаа түр юу тасалтаад байна шүү зэ. Тасалтаад гинтхэн би нөгөө ноутбук өчтөр авчирсан хэрнээ залгуурыг авчираагүй батарейг болцсон байна. Тэгээд ингэж орж ирж байгаа гэсэн чинь харин энэ үе тасалтаад тийм шүү. За тэгээд одоо бид нар нөгөө жишээлбэл юу гэдэг хэрвээ мөнгөийгтэй бурхнаас илүүд чухал тавьсан үед бид нар мөнгөний талаар аяг санаа зовдөг. Тэгвэл бид гэмших ёстой болдог тийм үү? Тэгээ бурхан миний хувьд те би өнөөдөр мөнгийг илүү чухалчилсан байна. Магадгүй эсвэл би эзэн минь би хүнийг чухалчилсан байна. Би өөрийгөө илүү бүх зүйлийн төвд тавьсан байсан байна. Энэ зүйлээ гэмших хэрэгтэй болно. Гэмшижээж яадаг бид нар хэрвээ ялангуяа одоо жишээлбэл бид нар ирээдүйдээ санхүүгийн талайг санаа зовдөг байлаа гэж бодъё тийм одоо байгаа ингээд мөнгө төгрөгөндөө банк санаа зовдөг. Тэгэх юм бол бид нарын олон зан чанарт нөлөөлдөг. Тийм үү. Уг нь бол биднээс ариун сүнсний үр жимсүүд гарах ёстой. Тэр үр жимсүүд гардаггүй. Тэгэл муу сүнсний тэр муу сүнсний үр дагаврууд биднээс гардаг. Одоо хамгийн түрүүнд атаархалч гэдэг юм уу те. Ийм зүйлүүд гарч ирээд тэгээд яаж болно. Тийм учраас бид нар яг нөгөө бурхан биш зүйлийг бурхны оронд тавьсан байх вэ? Тэрийг эзнээс асуух нь айгүй чухал гэдэг. Тэрийг эзнээс асуугаад тэгээд юу яах нь айгүй чухал байдаг. За юм байна. Тэг бүгдээрээ яг өнөөдрийн үгийг бариад бас тий залбирээ. Тэгээд дээр нь үнэхээр эзний өмнө хараахан өчин улаагаагүй гим нүгэл байгаа бол хойшлуулахгүй өчин хэлгээрээ. Тэг бурхны оршихуй мөтөрт өөрийгөө даатхан итгэлээр амьдраараа. Өчигдөр бид нар манай цуглаа нөгөө Билли Грэм
Грэхэмийн хүү Франклин Грэхэм гэж яддаг. Грэхэм, Билли Грэхэм. За тэгээд Франклин Грэхэм тэгээд түүний хүү одоо ач хүү Вэл Грэхэмийн нэг крусад тэгээд очсон. Солонгосын одоо юу гэмтэй манайхаар бол биш нэг аймгийн нэг аймгийн дүүрэг гэх юм та нэг тийм муучин конкет одоо ордог баг тий одоо манайхаар бол за юм Сэлэнг аймгийн ерөөд ч гэдэг юм уу Сэлэнг аймгийн төв дээр ч гэдэг юм уу яг хийж байгаа адилхан ийм газар хийж байгаа байхгүй тэгээ бид нар тийш өчигдөр очив яг хойшоо одоо хойд Солонгосын хилцэг рүү тэгээд айгу гой санагцсан надаа маш гой бахархмаар тий тэгээд одоо тий өвөө нь Солонгост ирээд маш олон хүмүүс Билли Грэхэмийг ирэх үед маш олон хүмүүс эзэн рүү эргэжсэн ийм түүхэн үйл явдал болж байсан. За тэгээд Франклин Грэхэм байгаа. Тэгээд гэсэн ч өчигдөр айгүй хөрх манай хүүхдүүд яг явж яснаа нөгөө одоо Франклин Грэхэмийн нөгөө нэг одоо юу гэдэг санаачилсан төслүүд донд одоо тэ үйлчлэл донд чинь нэг нь болохоор нөгөө самарын бэлэг байгаа шүү дээ тий. Нэг нь самарын бэлэг, нэг нь зүрхний төсөл байдаг. Зүрхний төсөл. За тэгэл зүрхний төсөл одоо Солонгост Монгол хүүхдүүдийг Америк Canon гэж арлаад тэ тийшээ энэ төр авчиад одоо амьдралын хэцүү нөхцөлтэй хүнд ийм зүрхний заалттай тэгээ хүүхдүүдийг хаалгаанд оруулдаг. Манай Ганти пастор маань ийм зүрхний төсөл орчуулагч хийдэг шүү дээ. Тэгээ Америкт нэг Солонгост ч хийдэг одоо ирсэн баг тий. Тийм зүрхний төслийн хүүхдүүдтэй ирээд тэгээ хамгийн гол нь яг тэр эмчилгээнийхээ явцад тэр гэр бүлтэй хамт байгаад эсний өдөр цуглаанд авчичоод good morning чаасан. За тэгээд нэг эрт манай хөхт өглөө заавал босч аваад ирж үнсүүлдэг. Инхэр аюу их. За тэгээд нэг тэр хүүхдүүдэд ингээд тэр байх хугацаанд ээжд нь сайн мэдээ яриад хүүхдийн төлөө залбираад цуглааны хүмүүстэй гэртээ байлгаад энэ ийм маш гоё үйлчлэл байдаг. За тэгээд самарын бэлэг бол бас аюу гоё тийм ба. Самарын бэлэг манай цуглааны хувьд баян үлгэрөө илгээлт хийж байгаа бид нар самарын бэлгийг тарааж байгаа. Тэгээд касакалтай танилцаад аюу дотносчсэн ийм зүйлүүд байгаа. За тэгэхээр самарын бэлэг тийм самарын бэлэг тэгсэн чи өчигдөр манай хүүхдэд айгүй хөрхөө яг явчихсан чи нөгөө самарын бэлгийн нөгөө нэг буст байсан байхгүй тэгсэн чинь шууд таарсан нөгөө бидний апбургероо тоглоом явуулдаг юу байна хайрцаг байна гэдэг тэгээ очисон чи нөгөө бас дарган гэсэн бид нарыг таниад та нар ирсэн юм уу тэгээд утгагүй уулзсан тэгээд бид нар найдлаа хүүхдүүдтэйгээ яг хүүхдүүдэд дагуулж дэлгүүр яваад яг нөгөө хайрцагт нь бэлээ ирсэн хайрцагнуудын гэр гэрлөө нөгч явуулаад дагуулаад дэлгүүр яваад бэлгийг ахуулаад тэгээ бид нар бэлгийг савлаад энэ төр ингээ явуулж исэн байхгүй юу. Ийм гоё зүйл болж байна. За Франклин Грэхэм бол энийг хийсэн. Тэгээ түүний хүү одоо 3 дахь үеийн пастор тэ Вэл Грэхэм өчигдөр ирсэн. Тэгээд бас тэн дээр нөгөө юуны Австралийн Хилсоны одоо Магдалины багийн нөх юм байдаг. Тая гэдэг аягүй нэртэй Магдалины удирдаач тэ тэр ирсэн. Маш гоё тийм. Магдал Солонгос аягүй нэртэй тийм Магдалины баг магийнхан ирээд маш халуун өсөж 30 градус. Айгүй бол яг нарны өдөөс хараас үз. Тэг хүмүүс тэгтээ ингээ стадион дүүрэн хүмүүс тэр халуунд тэгэл яг нарны өдөөс хараас суугаал тэгэл тэр магтаал хүндтгэл мөргөлд оролцоод сургаал сонсоод тэгээ яг нэг алдагдсан үе эргэж тэр сургаалыг заагаа тэгээ хүмүүсийг нөгөө нэг гимшил дуурайлаад хүмүүсийг эсний хүлээж авахд дуурайлаад маш олон хүмүүс хүүхдүүдтэйгээ очсон. Тийм байс. Тэгээд манай хоёр бүр түнтэйг л улаацсан байсан. Ирнэл тенттэй ингээл аягүй хөрхөө суугаал тэгсэн. За тийм гоё болсон шүү. Тэгээд өчигдөр бас ээлжээс ингээд алга тагшдаг. Та нар яагаад алга тагшдаг гэж бодчих ингээд. Яг үнэ энэ цаг үед хин нэгэн хүн гимшгэд эзэн рүү ирэхэд тэнд тэнгэр элч нар
тэг баяр хөөрмөлчээд юм аа гэл тийм гой цаг өчгтөр байлаа. Тэг би тэг дараа ирээд хүүхдүүдтэйгээ арайчаад нөгөө хөрхний дээрээ гэсэн чинь айгүй хөөрхөн би тэг дараа хамт хоол идээд тэгээ дараа ингээд тойрцоогоо зарим гэсэн байхгүй. Тэгсэн чинь айгүй аз жаргалтай байна гэдэг. Манай шаархан тэгээд байгаа байхгүй. Аз жаргалтай байна айгүй гоё яана. Бүгд айгүй гоё юм те гэд. Яг тавлаа ингээд тойроо. Манай гэр бүл тавлаа те. Тавлаа ингээд суудсан гоё юм те гэ. Тэгээд ингээд надад бодчихсон байхгүй. Тэгээд аз жаргал гэдэг ямар жоохон зүйл юм бэ те. Бид нэр аюу жоохон зүйлд ингэж талархаа зүгээр л тавлаа хамт хоолоо идчихээл тавлаа хамт ингээл нэг жижиг манай ширээ чангалтны ширээ жижиг юм байхгүй бидний. Тэгээ жижиг ширээгээ тойроо суучаад хоолоо идчихээ шалтгаал сууж авч таарч идчихээ. Дөрвөл энэ дөрвт бол яг таардаг би орчихсон бас нэлээ цайцлаа штэ. Тэгээд дараа нь тойроод ингээд нэг зарим гэдээд энэ ингээд хин нэг хүнд бол дэндүү жоохон зүйл те. Бас их мөнгө ч орохгүй те. Тэгсэн хэрнээ ингээд бид нэр аюу жоохон зүйлээс ингээд яг хүүхэд шигтэй ингээд маш жижигхэн зүйлээс аз жаргалыг гэж мэдэрч сурах ямар гоё юм бэ гэж үчигтэр тэгж бодсон. Тэгээ хүүхдүүдтэйгээ хончоод за юм байна. Бүгдээрээ үнэхээр эзэнтэй бас талархъя. Тэгээд амьдралынхаа тэг үнэхээр бурхны оршин алхамаар өнөөдөр урагшлая. Өнөөдөр итгэлээрээ өчигдрөөс илүү урагшилсан, өссөн, үйлдэлсэн тий ариун сүнсний үр жимсийг гаргасан тийм өдөр байх болтугай. За эзний нэрээр ерөөж. Өөстө яг буруу юм дарах гэж ш манайха. Шууд нөгөө традик дээр дарах гэж байна. За та юу ойлгов? Юг мэдрүү? Юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За дэлхийн төлөөх залбирал дээр өнөөдөр бид нэр Эстони улсын төлөө залбирна. За Эстони улс болохоор сая 344 мянган хүн хамтдаа хуучин зөвлөлт холбоот улсын юунд байсан шүү дээ тий. За тэгээд юу гэж за бичиг үсэг тайлгдсан байл 99%. Ер нь нөгөө нэг социалист системийн орнуудын айгу давуу тал нь энэ байдаг те. Давуу тал нь. За тэгээд юу гэж хүний хүчлийн индексээр энийг бид нар анхаарах хэрэгтэй. 189 орноос 31 аюу дээгүүр явж байгаа. 31. За тэгээд Христ итгэгчдийн хувь болохоор 45.3 гэсэн байна. За хамгийн том шашингүй системдээс учраас тийм хамгийн том шашингүй гэсэн ийм зүйл гарсан байна. За хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдрийн үгийн төлөө баярлалаа. Бид үнэхээр дүүгийнхад төлөө маш муу зүйл хийсэн ч гэсэн дүүгийнхад хийсэн зүйлдээ гимсэн хүмүүсийг бид харж байна. Бид ч гэсэн өнөөдөр бас яг бурхны өмнө гимшээж зөвийн замаар алхахад сурахад эзэн бидэнд туслаарай. Тэгээд эзэн бид нар үнэхээр үнэн ба зөв дотор алхахыг хүсэж байна. Тэгээд эзэн та бидний амьдралд шин зүйлийг хийгээрэй. Бидний амьдралд бурхнаас улам илүү зуурсан эзний өмнө бас гимших ёстой зүйлээ гимшээд эзний моторт эзэнтэй хамт алхаж итгэлээр шат ахсан, алхам урагшилсан тэр л амьдралаар амьдрахад та бидний өдөр дараа. Тэгээд аава бид яг одоо Эстони улсын төлөө залбирч байна. Тэгээд зөвхт байдал Библийн үнэт зүйлсийг үлгэрлэн харуулах шулуун шударга тэмцэхийн газар удирдагчдын төлөө бид залбирч байна эзэн. Энэ газар та зөвхт хүмүүсийг босгож өгөөрэй. Тэгээд шашны хэрэгчлэн Христ итгэгчдийн үйлчлүүд талгыг нээж байгаач теологийн алдаа төөрөлтөд орох боломжийг бас олгож байгаа. Тэгээд Христийн гач урсгалуудын та боломд нөлөө нэмэгдэж байгаа тухайлбал Мормончууд Эстонд бусад альч Христийн байгууллагаас илүү олон номлогчтой илгээлтийн эзэстэй байдаг. Тэгээд эзэн минь та эндээс энэ газарыг чөлөөлж өгөөрэй эзэн. Тэгээд зөв теологтой зөв итгэлтэй итгэгчид үнэхээр бас эзний үгийн тэрэг тэгээд хідээр итгэвтэй өвчлөгчний цөөн болов саяхны судалгаагаар Эстончууд 11% нь Христ итгэл шаснаас өмнөх үеийн бөө мөргөл отож зангуул таата ханддаг болох нь харагдсан байна. Тэгээд эзэн тэдний тунд үнэхээр эзэн нэр төдий тэм итгэгчдийн олонхын итгэлийг та сэргээж өгөөрэй. Христийн үнэн болон гэрэл дээр тэд баттаа зогсохын төлөө бид тэднийг танд өргөж байна. Тэгээд чуулган болон сайн мэдээг төгөөг шин алсын хараанд дотор эрч хүчтэй байх болтугай залуу үеийнхэн эзнийг танин мэдэж итгэл дотор хүчтэй аврагдахын төлөө бид Эстоныг ерөөн залбирч байна. Эзэн минь та Эстон дээр өөрийн хаанчлыг
тусгаж өгөөрэй. Эзэн энд үнэхээр өөрчлөлтүүд ирэх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Эстоныг гэрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг гэрөөж байна. Израиль дээр Бурхны хаанчлал тэлэх болтугай. Тэгээд бид Иесус Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Эзэн та өдөртөө та өрөөж өгөөрэй. Тэгээд энэ цаг мөчид бид танд тунхаглаж байна. Аяа эзэн та ерөөлтэйгээ зарилгуудаа надад заагаж таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагласан. Би бүх баялагт баясдагтай адилхан таны зарчмуудын замд баясдаг. Би заавар журмыг танд бясалгаж таны замуудыг эргцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлан би таны үгийг мартахгүй. Дуулалдсан 19:12-аас 16 бид Иесус Христийн нэрээр энэ тунхаглал ишлэл бидний амьдралд биелэх болно. Биелж байгаа гэдэг итгэлээрээ тунхаглаж байна. Иесусийн нэрээр амин. За, цээжлэх ишлэл би түрүүчийн 7 хоног цээжлэх ишлэг 2 ишлэг ээлжлээд холио явцсан байлээ. Энэ 7 хоногт энийг бүр яг тууштай бүтэн яваадах. Алхахт чинь чамааг удирдах, хэвтгэхэд чинь чамааг хамгаална. Сэрхэд чинь чамтаа ярина. Сургаалт төгс 6:22. Алхахт чинь чамааг удирдах, хэвтгэхэд чинь чамааг хамгаална. Сэрхэд чинь чамтаа ярина. Сургаалт төгс 6:22. Амин. Амин. За эзний нэрээр гэрөөж. За ер нь нөгөө та нар маань ингээд нэг зүйлийг анзаараарай. Энэ нөгөө гач урсгалууд биш үү? Гач урсгалууд нөгөө дандаа ер нь хөгжиж байгаа тий санхүү одоо юу сайжирч байгаа ийм улсууд руу маш их явах дуртай байдаг. Маш их явах дуртай. Яа тэгвэл ерөөсөө гач урсгалын эцсийн зорилго нь мөнгө байдаг шүү дээ. Мөнгө байдаг. За Эстонд нөгөө мормончууд маш их бас орж байгаа шалтгаан бол тэд бас эстончууд Эстон энэ юунууд чи сүүлийн үед маш сайн хөгжиж байгаа. Тэгээ хөгжиж байгаа шалтгаан нь IT чиглэлээр эднэр байгалийн баялагаас илүү эстончууд IT-гаараа бас айгүй мундаг болж хөгжиж ирж байгаа. Тэгээ IT-гаар хөгжөөд ирэнгуут тэд нөгөө хүмүүс тэг бас санхүү айгүй хөсөж байгаа. IT дээр нь бас нөгөө банкны чиглэлээр Эстон бас айгүй тийм хөгжиж байгаа орнуудын нэг байгаа юм байна. Тэгэхээр Эстон руу ингэж юунод орж ирж байгаа юм харамсалтай зүйл байна. За эзний нэрээр гэрөөж энэ 7 хоног үнэхээр гайхалтай 7 хоног байх болгон эзэн ивээх болтугай эзний дотор бүгдээрээ тэг урамтай заригтай баяртай хөөртэй байцгаая. Тэгээд энэ гайхалтай шинэ өглөө шинэ 7 хоногийн өгсөн эзэн таны амьдралд энэ 7 хоногт шинэ зүйлсийг үйлдэх болтугай. Тэгээд эзний нэрээр гэрөөж. Тэгээд мегагийнхаа гэр бүлийг эзэнд өргөж нөхрөний эзэнд итгэх болтугай. Тэгээд гэр бүлийнх нь бас залбирч байгаа залбиралд эзэн хариулах болтугай. Эзэн тэгээд эргэн шил болон байртай болгох болтугай. Эзэн өдөртөг хөтлөж шин зүйлийг хийх болтугай. Тэгээд отгоогч тэгээд танд өргөж байна. Тэгээд отгоогч амьдрал дээр бурхан үнэхээр гайхамшигтай үлдэх болтугай. Зүрх сэтгэлд амар тайван байх болтугай. Тэгээд хоёр хүүгийн эзний сайн тэр гайхалтай бэрүүдээр эзэн шагнах болтугай. Цэцэг маагч маань бас эзэн ерөөх болтугай. Тэгээд цэцэг маагч маань үнэхээр гоё итгэлийн эмээ болохыг хүсэж байгаа байлаа. Хоёр охин хүүтний итгэлийн сайн хань ижлийг эзэн өгөх болтугай. Эзэн Юнагийн маань бизнес, Юнагийн маань ажил үйлсээр бурхан ерөөлөө булгах болтугай. Тэгээд эзэн өдөртөнд дагуулах болтугай. Тэгээд бас Юнагийн маань итгэлээр дамжуул оюунагч ирээ маань итгэлээр дамжуул Кимнаа монголчуулган дээр сэргэлт ирэх болтугай. Сэлэнгээгчийн маань эрүүл мэнд түүний нөхрийн эрүүл мэндийг эзэн үнэхээр сэргээх болтугай. Тэгээд урам зоригтой байх болтугай. Нурууны өвд төхөлн өвддөг тэр бүх зүйлээс эзэн эдгээх болтугай эзэн. Тэгээд бас сэлэнгээгчийн маань охиныхоо төлөө залбирч байгаа залбиралд бурхан хариулах болтугай. Алтан туяагийн маань залбиралд эзэн Алтан туяа болон түүний ээжийн залбиралд эзэн хариулах болтугай. Эзэн тэгээд бас алтан туяагаар маань үйлчлэлээр дамжуулан Токио Монгол чуулган дээр бурхан гайхалтайгаар шин зүйлийг хийх болтугай. Нэегийн маань амьдрал дээр эзэн ерөөлөө булгах болтугай. Нэегийн маань хийж байгаа бүхий л зүйл түүний гэр бүл түүний хийж байгаа бүхий л зүйл дээр бурхан ерөөлөө дүүрнээр бурхан хангай ерөөх болтугай. Эзэн Жинагийн маань амьдралд шин зүйлийг хийх болтугай. Жинагийн маань хийж байгаа бизнесийг бурхан ерөөх болтугай. Тэгээд Жинагийн маань амьдрал дээр бурхан үнэхээр өөрийгөө улам илүү илчлэн
харуулах болтугай. Тэгэд эзний нэрээр ерөөж байна. Эзний нэрээр ерөөж. Тэгэд энэ 7 хоногт хүний бүрийн гарын үлсийг, хүний бүрийн хийж байгаа ажил, бизнесийг бурхан үнэхээр өсгөх болтугай. Тэгэд эзэн бидэнд бас илүү их мэрэгэн ухааныг өгөх болтугай. Эзний мэрэгэн ухаан дотор бүгдээрээ олон илүү урагшаалъя. Эзний нэрээр ерөөж байна. Баяртай эзэвийг өдөр бөгөөд өнгөлөг эрэг бөгөөд талархалтай байх болтугай. Эзэвийг өнөөдөр үнэхээр ганцхан өдөр авах. За баяртай эзэвийг